Баяцгаана уу? Далагчуудаа хайртаггүй. Мэндчилгээ хүргэлт маань үргэлжилсээр хөөр баяр дүүрэн хүүхэд насны дурсамжаа мөнхлөж байгаа. Эрдмийн хөргөө болсон 119-р сургуулийн баяр дээрээс та бүхэндээ ээлжид гинтийн бэлгээ уламжилж байна. Энэ цаг мөчид алс хотын Солонгос улсад суугаа амин хайртай ээжээс нь охин Энхримада илгээсэн маш гоё гинтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. Сайн уу? Энхрима мөн үү? За их чинь сая чамруу уцаар холбогдсон. За хоёул нэгээс 2-3 минут бичлэг хийвэл болох уу? Чи завтай байна. За манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ удаа шинэхэн зочин болсон хөөрхөн Энхриматагаа та бүхэнтэйгээ мэдчилэхэд бэлэн болоод байна. За юун төрөнд энэ өдрийн мэд хүргэе, баярын мэд хүргэе. Баярлаа. За Энхрима дунд ангийн амжилтаа төгсөж ахлах ангийн том анаа болох гэж байгаад нь баяр хүргэхээр бид хүрэлцэн ирээд байна. Сэтгэл ямар байна? Амар догдож ангийнхаа амар санандаа гэж бодож байна. Баярын доо сонсоод яж уйлж гал. Хэлгүй яг хоо тэгээд төгсөлтийн баяр нэг талаараа бас их гоё дурсамжтай, нөгөө талаараа бас айгүй гоё юм сэтгэл төгссөн байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд харахаар манай Энхримагийн ер нь гэр бүлийнхнийх нь баярыг хуваалцахаар ирсэн байна. Ирсэн. За чиний хувьд ер нь энэ баяр дээр ирж амжаагүй байгаа хүн байгаа юу? Сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа. Хэн бэ? Ээж. Ээж нь хаана байгаа вэ? Солонгостой. Ээж нь Солонгостой байгаа. Яваад ер нь хэр удаж байгаа? Удаагүй. Тэгэхээр баярын өдөр мэдээж ээж нь байсан бол гэж миний дөө сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа нь гарцаагүй шүү дээ, тийм ээ. Тэгвэл ээж нь хэдий өнөөдөр охиныхаа хажууд байж чадахгүй ч гэсэндээ манай хамт олноор дамжуулж миний охинд ийм гоё цэцгийн маглаа бас баяр мөчийг нь хуваалцахаар дурсамжийн сайхан өнгөлөхөр явуулсан. Энхрима энэ бэлгийг өгөхдөө ээж нас охиндоо хэлхийг хүссэн олон үг байдаг болохоор намайг дамжуулж өгөөрэй гэсэн даалгавар өгсөн. Хэдий жоохон шуугантай байгаа ч гэсэн хоёулаа ээжийнхаа зүрх сэтгэлийн үгийг хамтдаа сайхан сонсё идэх үеhlээ. Амгалан залуу насыг минь осорлож, орчлонд дуу хадааж мэндэлсэн охин урмын чамда эрдмийн баярын мэд хүргье. Айлын том охин шүү дээ миний үрс чинь араасаа 5 дүү дагуулж, ачааны хүндийг өөрөлцөж, алтан дэлхийд намайг ээж болгосон амин хайртай үрдээ ээж нь чин сэтгэлээсээ талархаж бас хайрлаж харамлаж явдаг юм шүү. Хүслийн гүйцэх орчлонд хөг аялгүй болж ирсэнд баярлаа. Хүний орчлонд ижигээн баясгаж хөөр болж өргөөг эрт минь мэндэлсэнд баярлаа. Амьдралын жаргалтай мөч бүхэнд өргөж гэрэл гэгээтэй яваарай гэж охин урмын чамдаа ижийг хүсэж байна. Хэдий өнөөдөр анс хол хүний нутагт байгаа ч гэсэндээ энэ өглөөний наран их гоё мандсан миний охин ээж нь хэдий хажууд нь байхгүй байгаа ч гэсэн өглөөнөөс хойш догдлоод л охиныхоо баярыг хуваалцаж байгаа шүү. Зүрх сэтгэлээрээ чинийхаа дэргэд хамт байгаа болохоор миний охин гоё цогтой золбоотой жаргалтайгаар энэ өдрөө баярлаж өнгөрүүлээрээ охиноо чанга тэрэн үнсэе гэсэн байна. За тэгээд ээжийнх нь өмнөөс анан дүүгээ нэг гоё чанга тэрж хагаад баярын мэнд хүргэе. Минь үргэлжлэл яцхан охин минь хатдын ухааныг өвлөхөр эвлэхэн зүггүйхэн охин урминэ. Энхрима ээж нь яваад 8 сар болж байгаа гэсэн тийм ээ. Мэдээж маш их санаж байгаа болов гэж бодож байна. Тэгээд яг одоо төрж байгаа сэтгэлээсээ бас ээжтэй хандаж гоё үг хэлэх хөө. Ээжийг амар санаж гин үү. Тэгээд хурд ирээ. За тэгэлгүй яг хөө тэгээд ижийн бас зорсноо биелүүлээд их орондоо удахгүй ирэх байхаа гэж бодож байна. Миний дүү харин бас хичээлээ маш сайн хийгээд шалгалтуудаа амжилттай өгөөрэй гэж хүсье. Амьдралд нь сайн сайхныг хүсье миний охин. Сайхан баярлалаа. Ганцхан биенд минь ат чаргалын наран болон манцан амин урмын чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зүрхэндээ ээжигээ багтаан ивэсээ инхи хорхон үрс минь ээжтэй ирсэнд баярлалаа.